Одоо нөгөө өөрийгөө таних, өөрийгөө өөрийнхөө хүч чадлыг би ямар энергитэй юм, би ямар авьяастай юм, энэ бүгдийгээ яг надаа мөнгөний зовлон байгаад байгаа бол энэ зовлон тэ хаанаас юунаас үүдэлтэй юм. Тэгвэл мөнгөний зовлонгоос ангижрахын тулд би өнөөдөр олж байгаа мөнгнүүдээ яаж ашиглах ёстой юм. Тэ яаж зохицуулж сурах юм. Хүн баян одоо эд мөнгөөр баян амьдрна гэдэг нь тэ ихийг олохтой биш, олж ирснийг хэр хүндэтгэж зохицуулж зарцуулж сурж байгаагаас сурснаас хамааралтай. Тэгэхэд 100 төгрөг юм уу 100 мянган төгрөг сая төгрөгийн цалин авч үзээгүй, орлого олж үзээгүй нэг ширхэгч хүн байдаггүй байхгүй юу? Сард. Тэгэхэд өнөөдөр 100 гэд чамлаад суугаад байна уу? Саяга саяхан гэд чамлаад суугаад байна уу? Гэдэг бидний сэтгэлийн хэрээс шалтгаална. Тэгэхээр энэ бүгдийг яаж одоо зохицуулах вэ? Дээрэс нь бидний гэр бүл гэж байна. Хань ижил те үр хөөхд, найз нөхөд, аав, ээж те энэ бүгдтэй холбоотой ямар сэтгэлийн шархууд надад байгаад байгаа юм? Ямар одоо үйл явдал нь надад те боломж олгох гээд хүрээд ирснийг би зовлон болгоод хувиргацсан. Тэгвэл одоо энэ зовлонгийнхаа арталт байсан боломжийг нь би аль замаар нь олж харахын гэдэг бүтэн жилийн 10 хоног тутамд онлайнаар бүгдээрээ уулзаад явдаг хувь тавилангийн зураач гээд 2 дахь хөтөлбөр маань байгаа. За удахгүй он гараад бид хоёр бүтэн одоо яг нөгөө ухамсараад хэлэх бяцлаглалын одоо сургалтыг бас хийн. Тэгээд тэнд маань 21 одоо бяцлагал тэгээд дээрэс нь яг амьд чиглүүлэхтэй зовлонгоос ангижрах арга замуудыг тал талаас нь бүгдд нь өгсөн ийм одоо юунуудыг хөтөлбөрүүдийг би болгоод явж байгаа. Тэгээ бид хоёрын одоо үндсэн хөтөлбөр маань болохоор зэрэг эрүүл бие бүтээх 90 хоногийн хөтөлбөр байгаа. За Гүлнараа маань ороод ирсэн. Би ямар ч хэлсэн сайттай болсон гэдгээ хэлж эхлэе. Ерөнхийдөө 2 төрлийн хөтөлбөр бэлэн байгаа. 3 дахь нь одоо он гаргаад бэлэн болно гэд ингээд хэлсэн. Сайт руу ороход мэйлээ бүртгүүлэх юм бол одоо энэ 5 хоногийн үнэгүй хичээл маань дээрэс нь яг 21 одоо чиглүүлэгтэй одоо зовлонгоо таньж байгаа чиглүүлэгнүүд маань яаж юу явах вэ? Гац гаргалгаагаа олж байгаа тэр чиглүүлгийг маань сонсоод яг чамтай ижилхэн асуудал байна уу байхгүй бол нь яг манай хөтөлбөрлөө ороод өөрийнхөө үндсэн чиглүүлгийг авах боломжтой гэдэг ийм л танилцуулга хийж хаа сууж ин шүү. Альт тав тасраа л ороод иртээ. Энд хүртэл дагуулсан штэ гонгороо мэдэж гин үү? Гэхдээ тэгж харахгүй байна гэж. За сайт маань гой нэртэй байгаа зү битэрээ эхний юугаараа нэрүүдийнхаа эхний үеэр нь авсан. Gulsara.com гэд. За ингээд орохоор ийм бидэг. Заримдаа нөгөө хүмүүс маань сайт руугаа яаж орд юм бэ гэд мэдэхгүй байдаг учраас хальт нэг ганц 2 минут танилцуулаад явчих гэж бодсон. Тэ? За. Тэгээд заримдаа нөгөө нэг онлайны энэ платформынхоо бас боолн болчих гээд идэг талнууд байдаг. Мэдхээ болчдөг баггүй юу? За эхний нүүр хуудсан дээр эрүүл бие бүтээ ир гэд. Энэ үрээс албан ёсны сайт гэдэг маань нэг талаар албан ёсны зүйл буюу дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдсөн энэ платформуудын нэг гэсэн үг. Байгууллага болгоно ийм сайттай байдаг. Түүгээрээ өөрсдийнхөө имижийг болон нэр хүндийг одоо хүмүүст харуулж таниулдаг гэсэн үг. Нэг талаар бид нар заримдаа ингэж боддог байхгүй юу? Сайтгүй газар тийм ээ. Яана хулигдчих үедээ гэд. Хамгийн анх би нөгөө 7 хоногийн хөтөлбөрөө зарлаж байхдаа нэг ихч надаас асууж исэн байхгүй юу? Чи гадаадад байдаг гэсэн миний мөнгийг аваад тэгээд намайг блоклоод алга болчих үедээ гэд би айгаад байна. Тэрийг яаж баталгаажуулах юм бэ гэд надаас асууж исэн. Энэ бол зөв асуулт байхгүй юу?
Бид нар маш олон зүйлээсээ бас энэ онлайн орчинд ам, болгоомжлох хэрэгтэй. Учир нь бид нарын мэдхгүй зүйлсүүд зөндөө идэг. Бид нар мэдхгүй унтаал байж хахад нөгөө хаан банкны блокийг тайлаад, кодыг тайлаад ороод ирэхийг хинч мэдхгүй. Тэгэхээр энэ зүйл албан ёсны юм уу, албан ёсны биш юм уу гэдэг зүйлийг үүгээрээ баталгаажуулдаг байхгүй юу? Тэрнээс биш энэ сайт гэдэг зүйлийг бас амархан хурдан нээчдэг зүйл бас биш л юм байна. Гэхдээ хамгийн хурданд одоо 2 жилийн дараа бит хоёр нээж ийн. Энэ дотроо орсон үг өсөг болгон маань хөрсөнд яг үндэслэн гэж ойлгож байна. Тэрнээс биш дөнгөж эхлэнгүүтээ л сайт нээн гэвэл тэрэн шиг худлаа юм бол байдаггүй. Ямар үг бичхийн, энэ дээр нь юу тавих юм, тэрэн дээр нь юу байх юм, нэрээ юу гэж тавих юм, тэрийг бодохын тулд хэдэн жил зориулдаг. Сайта бүтээхийн тулд их нөгөө том байгууллагад өрөөсөө хамгийн багадаа 5 жилийг зориулсан байт юм билээ. Тэгээд нэгэнтээ ингээд нээсэн бол баг багаараа сайжруулад явна гэж бодож байгаа. Ер нь бол тийм байна. За. Хөтөлбөрүүдийн талаар одоо энэ бүх мэдээллүүдийг ингээд уншаарай за. Таад маань бүгдээрээ уншаад энэ одоо хуудаснуудыг ингэж дарж мараад үзээрэй. Энэ Facebook гэдэг газар руу дарах юм бол Facebook эрүүл бие бүтээх нууц гэдэг пэйж рүүгээ шууд орчдөг гэсэн. Тэгээд бит хоёрын холбоо барих WhatsApp дугаар болон Чех болон Казахстан дугаарууд байгаа. WhatsApp-та холбогдсон. Тэгээд энүүгээрээ залгаж болно. WhatsApp-аар болохоор Монгол дугаар WhatsApp холбогдсон бол шууд залгаад мессежчэд орж ирж болно гэсэн үг шүү. За манайхаа тэгээд нэг товчлуурыг дараад үзээрэй. Гар марыг маань ингэж тий хацаж мазддаггүй юм шүү. За бидний тухай гээд энэ дээдлэлтаа бидний тухай хөтөлбөр мэдээлэл холбоо барих гээд хамгийн дээдлэлтаа энэ хэсэг нь байдаг. Хөтөлбөрүүдийнхаа талаар буюу энэ доошоо гарсан сумыг дарах юм бол эрүүл бие бүтээн 90 болон хувь тавилангийн зураач гэдэг 2 хөтөлбөр бол оруулсан байгаа. Тэрнийхээ талаар ингэж дэлгэрэнгүйгээр мэдээлэл авах юм бол шууд тэр бичгнийхээ дээр нь л дарчих юм шүү. Тэгэхээр өөрснөө ингээ гараад ирнэ. За ингээд товч танилцуулган доошоогоо гүйлгээд уншчин. За модулуудын агуулга нь 4 модуль байгаа. Бит хоёрын нөгөө яриад байгаа сэтгэлийн гэрээ цэвэрлээрээ гэдэг байгаа зүйл маань энэ 1-р модуль буюу 1-р 7 хоногийн хичээл дээрээсээ бид нар суралцдаг арга техникүүдийг заасан байгаа. Сэтгэл бие сэргэе гэдэг модуль дээр. За 2-р нь болохоор 2-р 7 хоногт буюу бодлон бие шинчлэх модулийн хичээлүүд байгаа. Энэ 7 хоногоор нэгдээд явдаг байгаа. За 3-р модуль дээр жинхэнэ нөгөө бид нарын хүсээд идэг махан бие цэвэрлэгээний бүх аргууд нь орсон. Хоолоо хамраа яаж цэвэрлэх, илэг зүсээ яаж цэвэрлэх, хошногоо яаж цэвэрлэх юм ерөөсөө юу байна цэвэрлдэг тэр болгоныг заасан байгаа гэсэн. За 4-р модуль дээр болохоор шинэ эрүүл биеийг бүтээхэд буюу цаашдаа юун дээр анхаарах юм бэ? Юуг дадал болгох юм бэ гэдэг зүйлсүүд орсон. За энийхээ үг үсэг болгоныг таад маань өөрөөсөндөө цаахан уншина гэсэн. За хөтөлбөрийн үн болон тариф нь болохоор энчээ байгаа. Үндсэн үн нь 420 мянга. Харин эртэж болжмор ихэнхдээ бит хоёр болохоор эртэж болжмороор л хүмүүсээ авж байгаа. Харин хичээлээсээ хоцорсон бол 420-оор авдаг. Тэрнийхээ сааталт нь бас шалтгаантай байгаа дааз. Хоцорсон бол их үн төлт юм биш үү? Хоцрохгүй цагтаа орж ирвэл бага үн төлт юм байна. Энэ нь бас бид нарын энергитэй, хариуцлагатай, ухамсартай маань холбоотой. Ингэж явагддаг байгаа. За давтан суралцагч нар маань бас их байдаг. 190 мянгаар орж ирдэг. 2 дахь удаага, 3 дахь удаага, 6, 7 дахь удаага орж ирсэн хүмүүс байдаг. Тэгээд орж ирэх болгондоо шин зүйлсүүдийг дахин суралцдаг. Гэхдээ хичээлийн агуулга нь бол нэг уулзалтууд дээрээс алтуудыг олборлдог гэсэн. Шин зүйлсүүдийг одоо цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг тухайн үеийн цаг хугацаа гэдэг зүйл өөр байдаг. Энерги нь ч гэсэн өөр байдаг. Тухайн хүний цаг нь туулал нь хүртэл өөр байдаг учраас өөр байдаг. Тэгэхээр 4 удаагийн уулзалт өөр байдаг гэд ойлгож байна.
За ийм байна. Мм. За хичээл хэрхэн явагдах юм бэ гэд тийм ээ. Хинт зориулагдсан бэ гэд. Надад зориулагдсан болоо миний асуудлыг шийдэж өгч чадах болоо тэгээ миний цэсн чулуутай штэ. Эмчнэр цэсний чулуутай бол ээдээ угааж болохгүй гэсэн гэл зөндөө асуулт. Энийг өрөөсөө хүн болгон толгой дараалан асуудаг. Тэгвэл энэ ч хэн зориулагдсан юм бэ гэвэл цэс өтгөрөлттэй бол чамд зориулагдсан байна. Нугалралттай бол чамд зориулагдсан байна. Цэсний чулуутай бол чамд зориулагдсан байна. Ургацагтай бол ялгаа байхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ чи орсон үг болгон нь амьтай. Ам орсон. Энийг зүгээр л ингээ оруулчих гэд оруулаагүй. 2 жил энэ үг өгүүлбэр үн цэнэ олсон уу гэдгийг аль хэдийн туршигдсан учраас энэ өгүүлбэрийг энэ үгийг оруулсан байдаг. За энэ болгоныг нэг нэгээрээ таад маань бүгдээрээ уншина. За хин зориулагдсан юм бэ гэд ингээ шар дээрээ бичигдсэн байна. Хичээл яаж явагдах юм бэ гэд. Нэг их чи хизээ орж ирлээ дээ. Надад өөрөөсөө хоол боловсруулах хэрэгтэн систем дээр ямар ч асуудал байхгүй. Миний өсөл унаад байгаа. Миний өсний асуудлыг шийдэж өгөх үү гэд надаас асууж ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь би шийдэж өгнө гэд тэгсэн. Яаж шийдэж өгөх юм? Танаар ч цэвэрлэгээнийх юм билээ ш. Дэлэг төсөө цэвэрлдэг. Тэрийг эмнэлэг дээр би юу гэд өмнө хэдэн жилийн өмнө хийлгэжсэн. Тэгсэн ч гэсэн миний нөгөө өс унаад байна. Гэл орж ирсэн. Тэгэхээр одоо эн чи үс унаад байвал хумс хугараад байвал гэдэг үгнүүд бас байгаа. За хичээл яаж явагдах юм бэ гэхлээр сар бүрийн эхний 7 хоногт эхний 1 2 дугаар 7 хоногийн аль нэгэнд л эхэлтий. Одоогийн байдлаар 2 дугаар 7 хоногт эхэлж байгаа. Энэ сар ч гэсэн ялгаа байхгүй 2 дугаар 7 хоногийн даваа гарагт эхэлж байна. 10 сарын 13-ны өдөр. Тэгээд эхэлсэн өдрөөс 28 хоногийн турш 4 модула 7 хоногоор үзнэ. Нийтдээ чиглүүлгээр 3 сар 90 хоног. 90 хоног гэдэг маань ялгаа байхгүй шинжлэх ухаанаар батлагдсан энэ хүн 90 хоногт энэ хичээлүүдийг үзээд дадал болгох хугацаа. Өөртөө шингээж авах одоо спонж шиг сорох хугацаа байд юм а гэдгийг батлаад өгсөн учраас 90 хоног гэж оруулсан байгаа. За тэгвэл онлайнаар хичээлээ үзэж нийт 4 удаагийн Zoom уулзалтыг ингэж Zoom-ээрээ уулзалтна. За тэр уулзалт маань Баасан гарагийн Улаанбаатарын цагаар 18 цагаас эхлээд 2 цаг хүртэл үргэлжлэнэ. Гэхдээ хүн болгонтой ярилцсан. Чиглүүлж өгнө гэсэн. Сэтгэл санаан дээр ямар асуудал байна? Бодол дээр ямар асуудал байна? Махан бие дээр нь ямар асуудал байна вэ гэдгийг тухайн хүний үг болгоныг, эмоц болгоныг, харж байгаа царай болгоныг ажиглаж байгаа л чиглүүлгээ өгдөг гэсэн. За ойлгомжтой байна тийм ээ. За хувь тавилангийн зураач болохоор за энэчнээс та хэд маань ингээд хэн тохиромжтой вэ гэдгээ энэ бичгээ дараад мэдээлэл авна. Яагаад сонгох ёстой юм бэ гэдгээ дахиад ингэж бичгнүүдийг нь дарах юм шүү. За ингээд мэдээллүүдийг аваа явчихна. Хувь тавилангийн зураач болохоор дараа оны 1 сараас эхэлнэ. Одоо бол 1 жилийн хөтөлбөрөө ингээд хаацсан байгаа. Одоо нэг хүмүүс нь бол сураал явж байгаа гэсэн үг. За холбоо барих хэсэг нь байна. Утаснууд нь байна. Тэгээд энэ чи хэрэглэгчийн сэтгэлдлүүд байгаа. Хүмүүс бас асуугаад идэв штэ. Юу гэж? Нөгөө нэг эмч намайг шөөмжлээд ирсэн. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь үгүй заавал эмч биш л те. Ер нь хүмүүс энэ одоо тэгээд баагчаад бааснаас нь түүгээд байгаа юм хин ногоон юмнуудыг. Тэр нөгөө холестеринлэг чулуунууд байгаа даахгүй юу? Гэхдээ чулуу гэж нэрлэдэг байгаа ч гэсэн хатуу биш. Холестерин найрлагатай гэсэн үг шүү.
Тэрийгэ болохоор өтгөн дундаас түүхгүй. Угаасаа өтгөн байхгүй болчихно. Өтгөн биш, өөр ногоо нороо шууд пар гэл багасаа гаргаж байгаа юм шиг гарчдаг зүйл эдий. Тэгэхээр бид нар бас заримдаа нөгөө буруу ойлгоод өөрийнхөө харж байгаа өнцгөөрөө хин нэгнийг шүүмжилчих гээд идэг. Тийм зүйлсүүдийг өөр өөртөөхөө одоо бодлороо тунгаан үсттэй тийм ээ. За түгээмэл асуултууд гэд энийхээ энэ доошоо харсан сумыг дарахаар энэ асуултуудад нь бүгдэнд нь хариулсан байгаа. За ийм мэдээллүүд байна. Ойлгомжтой байна уу тийм ээ? За манайхан өөр асуултууд байна уу? Надад ийм асуудал байгаа. Нөгөө зовлон байгаамаа. Өнөөдрийн сэдвтэй холбох юм бол зовлон байгаамаа. Энэ зовлонгоос ганц аргыг заагаад өгөөч гэдэг ч юм уу тий. Час хийсний гоё асуулттай байвал гараа өргөөд ороод ир. За, гүнсэн дашторж манд 9 өслөө өстой гоё биччих. Баярлалаа. За манайхаа асуулт байна уу? За асуулттай хүн байвал нэг хүний асуултанд хариулаад өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. Маш олон асуулт байдаг бид нарт. Гэхдээ түүнийг хэрхэн яаж асуух юм бэ гэж заримдаа эргэлзээд идэг. Аль эсвэл олонний дунд би энэ зовлонгоо ярьсан нь дээргүй юу гэж зайлгчиж магадгүй. Тийм учраас санаа зовлтгүй. Зовлон гэдэг зүйл бид нарыг хурцлах гэж дараагийн шатанда гаргах гэж байгаа зүйл болохоос биш чамааг хэн нэгэн шүүх гээд тэ шүүгдүүлэх гээд байгаа зүйл өөрөөсөө биш ээ тийм билээ. За одоо эхэлж байгаа хөтөлбөрт энэ сард амжихгүй бол дараа сарда орж болох уу? Болно. Гол нь энэ сардаа гэхлээр юу яадаг? Хүн болгоны саяны нөгөө цаг хугацаа туулал нь өөр гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр хавар намар яагаад цэвэрлэгээний сар гэдгийг ер нь өвөл зундаа болохоор бага байдаг. Тэр үедээ бид нарын би ч гэсэн удаан төлөвтэй ордог гэсэн үг. Тэгэхээр энэ 9, 10, 11 сар ч гэсэн ялгаа байхгүй орно л тоо. Маш сайн бидний бие болон оюун сэтгэл санаа маань хүлээж авах сарууд байдаг. Юм бүхэнд зовж байдаг хүний өмнөөс дандаа санаа зовндог зам маань их шархлуулж байна яах вэ гэж энэ гарц гаргалгаа хэлж өгөөч гэж байна тийм ээ. За сараа ихч маань энэ дэр. Яа, алимаа маань. Микин нэг гэдгийг. За, мик юу яах нэг цэнкэр өргөдөл очсон байгаа шүү. Тэрнийг юу яагаад ороод ирээрээ. Тэр хаврах гэж байхгүй, хаврах гэж дангаараа байхгүй. Ерөөсөө сар болгон элсэлт авч байгаа. Тийм болохоор зэрэг хаврын одоо 1, 2, 3, 4 аль сард нь чи боломжтой байна уу? Тэр сардаа л ороод ирж болно. За, альмаа маань орж ирээрээ. За, юм бүхэнд зовж байдаг хүний өмнөөс дандаа санаа зовндаг зам маань их шархлуулж байна гэд тэгж байна. Альмаа би чамаас асууя. Чи энэ орчлон ертөнцид хинтэй хамт төрсөн бэ? Байна уу? Сонсож байна уу? Сонсогж байна. За сайн байна уу? Сайн. За, би чамаас асуулт асууя. Чи энэ орчлон ертөнцид хинтэй хамт төрсөн бэ?
Хинтээ хамт төрсөн бэ? Мгм. Тэгэхээр одоо өөртөө гэх юм уу? Нээжтэйгээ гэх юм. Аа, гэнэ. За чи ганцхан ээж чинь чамайг төрүүлсэн шүү дээ. Тэгээд чи ганцхан. Мгм. За. Одоо энэ зовлонг чи хинтээ хамт туулж байгаа вэ? Чиний бие өвдөх зовлон, сэтгэл өвдөх зовлон, тийм ээ? Санаа зовох зовлон энийг чи хинтээ хамт туулж байна? Өөртөөгөө. Тэгвэл энэ орчлонгоос чи хинтээ хамт үхье гэж бодож байна. Ер нь л өөртөөгөө л хамт. Хүнээ шүү дээ ер нь. Тийм байгааз. Мгм. Тэгэхээр бүх юм хинээс ч хамааралгүй байгаа үстэй. Чиний төрсөн чинь ч өөр хүнээс хамааралгүй. Чиний зовлон туулж байгаа чинь ч өөр хүнээс хамааралгүй. Тэ? Чиний өөхөх чинь хүртэл өөр хүнээс хамааралгүй. Тийм байна уу? Тийм байна. Тэгэхээр Бодож үзчих чимээгүй юм байна. тэгэхээр Хамаатай юм. чи бусад хүний өмнөөс санаа зовоод байна гэдэг чинь чи яаж ийн вэ? Өөрийнхөө амьдралаар амьдраагүй бусад хүмүүсийн зовлонг өөрлөгөө дуудаж авцаад идэг зовлон байна гэсэн үг. Мгм. Тэгэхээр чи яг уу тэр хиний төлөө, ээжийнхаа төлөө, үр хүүхдийнхаа төлөө эсвэл одоо найз нөхдийнхөө төлөө хүний өмнөөс. Тэгэхээр хүний өмнөөс зовоод байна гэдэг нь чи тэр хүмүүсийг өөрийнхоороо амьдрах, өөрийнхоороо зовлонгоо туулах, өөрийнхоороо яг уу амьдраад өөхөх тэр боломжийг нь чи яг уу өмнөөс нь үрээд өөрийгөө зоогоод байгаа гэсэн үг. Тэгэхээр чи тэр хүнд итгэхгүй байна гэсэн үг. Одоо санаа зовоод байгаа хүндээ итгэхгүй байна гэсэн үг. Нөгөө талаас нь чи өөрөө амьдралгүй юм шиг амьдраад байна гэсэн үг. Мгм. Тэгэхээр өөрлөгөө төвлөрнө. Бусад хүнд сайн хүн болж харагдах, бусад хүнд таалагдах гэдэг яг уу би сайн хүн, би өрөвчхөн хүн, тэ өглөгч хүн, би тусч хүн гэдэг Харин яг л тийм болчих. би гэдэг эго чинь чамайг зовоогод байна гэсэн үг. Тэгэхээр Мгм. би гэдэг эго ихсэх тусам зовлон нэмэгдэнэ. Би гэдэг эго багасах тусам зовлон гэтлэгдэнэ гэж түрүү хэлсэн шүү дээ хичээлдээ. Мгм. Тэгэхээр чи бусад хүмүүсийг яг уу өөрөөр амьдрах эрхийг нь олгоод өөрөөр амьдрах эрхээ Олж авах юм. өөртөө өгнө гэсэн үг. Аа. Зөв. Харин яг тийм байна. Өөрийнхөө зовлонг чи яаж туулах вэ гэдэг дээрээ анхаарлаа төвлөрүүлнэ үү гэхээс биш. Мгм. Тэдэнд таалагдах нь чиний зорилго биш. Чи би таалагдах гад яваад байгаа юм байна. Би гэдэг эгогоо тижээх гээд байгаа юм байна гэдгээ ухамсарлаж, ухамсраад хэлэх нь энэ зовлонгоор дамжиж чамд ирж байгаа гэсэн үг. Мгм. Тэ? Өөрөө амьдрч чадахгүй хүний төлөө зовх нь зовлон мөн үү? Мөн. Тэгтээ энэ зовлонгийн цаад боломж нь яах вэ? Би энийг ингэж хийгээд байгаа юм байна. Тэрний шалтгаан нь юу гэхээр зэрэг чи нэг өөрөө өөртөө таалагддаггүй, өөрөө өөртөө итгэдэггүй. Тэгээд яах вэ? Өөрөө өөрийгөө магтаж чаддаггүй, өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш. Тэгээд тэр сэтгэл хангалуун биш юмаа чи хин нэгэнд мөнгөө зээлүүлснээрээ, хин нэгэнд гүйж очиж шалын угааж өгснөөрөө, хин нэгнийг яах вэ? Өрөвдөж хайрласнараа, хин нэгний зовлонг хуваалцснараа сайн хүн болж харагдаж тэндээс яах вэ? Альмаагүй мэн сайн хүүхэн шүү гэдэг магтаалын үгийг сонсгоо л тэрийгээрээ нөгөө би гэдэг эгогоо тижих гээл хийгээд байгаа. Хангалттай өөрийгөө магт. Хангалттай өнөөдөр хийсэн. Өнөөдөр чи 2 цагийн турш энэ хичээлд суугаад ойлгоод авсан болвол альмаа чи өстой супер байлаа шүү өнөөдөр. 2 цаг анхаарлаа төвлөрүүлээд хичээл суучглаа.
Эндээс би ийм юм ойлгоод авчихлаа. Энийг бушуухан дэвтэр дээрээ тэмдэглээд авъя да гэд өөрийгөө магт. Зөв үү? Энэ орчлонд За төрсөн зовлонтойгоо хамт төрсөн зовлонгийн шалтгаан чамд байгаа нь үнэн, зовлонг чи туулах нь үнэн. Тэгэхээр яг уу арга замуудаа суралц гэсэн үг. Ийм л хариултыг хэлмээр байна. За баярлалаа. Хариулт нь Та хариултаа. Маш их таалагдлаа. Зөндөө бүгдийг бичиж аваасан. Тэр өсөнгө өөрийгөө голох зан маань ерөөсө тэрэндээ л хөдлөгдөөд бүр. Тэгэхээр зэрэг чи өөрөө хангалуун бичээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чиний нөгөө сэтгэл бич нь хоосроод байгаа гэсэн үг. Чи өөрөө өөртөө хангалттай яахгүй. Тэгэнгүүтээ яг хүн туслаад байхад чинь гээд эргээ гомд чинь. Намайг өстө тэгж хэлж байгаа юм да. Харин яг тийм. Мөнгө өөрөө зээлүүлж өгж явуулчихад мөнгө өгөхгүй өстө хүн туслаад байхад энэ өстө балиар амтын юм а гээд гомд чинь. Хүн туслаад байхад өстө баярлаач байхгүй шүү гэдэл. Тэгэл эргээд нөгөө зовлонгоо яг өгжүүлээд юм гэсэн үг. Харин яг тэгээд нөө өөрөө тултал сэтгэл гаргадаг болохоор тэр хүн надад тэгж сэтгэл гаргасангүй гээл. Сэтгэлээ чи тултал өөр дээр гарга. Өөрийгөө өг. Тэгж өөртөө нэг ч төв гаргадаггүй юм байна ингээ бодсон чи. Чиний сэтгэл бие чинь хоосон байгаад байгаа байхгүй юу? Тэгээд ирэхээр чамд өөртөө яах юм байхгүй. Би тэр нь тусалсан, энэ тусалсан гэж байгаа болохоос биш. Чамд яах вэ? Би өөрийнхөө төлөө өнөөдөр 5 минут бясалгал хийлээ шүү гэж байгаа юм. Би өнөөдөр өөрийгөө хичээлийн үдсэндээ магтчих юм байхгүй. Магтаж өөр гэж сураагүйгийн шинж. Өөрийгөө босч идэг. Өгөөл явуулдаг. Хийсэн хоолоо аяглаад өгчин тэ өглөгч хүн өөртөө хоосон гэдэг шүү дээ. Өөрийгөө чи дандаа хоосолж идэг учраас тэр хоосон орон зайгаа яг уу бусдад таалагдж ээж, бусдад өгж ээж тэ өөрийгөө химэлж ээж яг уу дүүргэх гээд байгаа чиний сэтгэлийн хэр яваад байна гэсэн үг. Би гэдэг эгогоо тижээх гээд байгаа. Эгоч гэж танихгүй явж байгаа чи. Би сайн үйл гэж яваад байгаа. Би тосрох хүн, би өглөгч хүн гээл. Тэ? Би өстө сүүлийн зүсэм талаа хүнд өгөхөд бэлэн гэд байж байгаа. Их аюултай амиа хорлогч яваад байгаа. Зөв. Яг зөв байна. За тэгвэл ойлгосон байх. Одоо яах вэ? Зовлонгоос ангижрах арга замуудаа өөртөө өгөөд ихэл. Нөгөө арга зам байна шүү. Биеэ цэвэрлэн, сэтгэлээ цэвэрлэн, бодлоо цэвэрлэн, үгээ цэвэрлэн. Би ямар арчаагүй амт юм бэ гэж өөртөө хэлэх биш. Тэ? Би энэ хоороо жаргах гэж төрсэн сахиусан тэнгэр гэд хэлдэж. Би энэ хоороо жаргах гэж төрсэн сахиусан тэнгэр. За ямар мэдрэмж төрж байна? Ичээд байна. Өөртөө өгч чадахгүй, өөртөө өгөхөөрөө ичээд байгаа байхгүй юу? Чи хоороо жаргах гэж төрсэн сахиусан тэнгэр гэдгээ үлэн зөвшөөр. Яаж юм? Жохон гонигтай байгаа биз? Ойлмаар санагдаж байна уу? Дахиад хэлдэ. Юм тэглэлээ. Ойлмаар санагдаж байгаа. Дахиад хэлдэ чи. Бүр чангаар хэлдэ. Би энэ хорвоо жаргах гэж ирсэн сахиусан тэнгэр. Өөртөө одоо өглөө болгон наатахыг хэлжээ заяа. За. Өдөр болгон өөртөө өгдөг. Өглөө болгон би өгдөг. Эрүүл амьсгалыг өгдөг. Эрүүл бодлыг өгдөг. Би хайрыг өгдөг. Өөртөө сайн сайхныг зориулах хэрэгтэй. Гэт яг. Өөртөө өгч сур. За ойлголоо. За амжилт хүсье. За маш их баярлалаа. Нэг сонин нулимс нэг энэ дээр нэг юм бодлоо. Үнзгээ амсгаа аваад гарга.
Бүр тултал бүр хошныхныхаа нүх рүү бүр давсаг руугаа шээснийхаа сүв рүү тултал гүнзгий амьсгаа. Би харин амьсгаа авж байгаагаа ч мэдрэхгүй ингэж сонио. Чи амьдарч байгаагаа амьсгалж байгаагаа чи мэдэхгүй. Энэ альма гэдэг хүүхнийг уушуухан нэдлаад өгье гэж байгаа юм шиг таран туран хийлгэдэг, өрн таран хийдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийгээ яах вэ? Энэ өнөөдрийн хичээл дээрээс ухаарж авлаа гэсэн. Ухамсар чинь нэрээ тийм байх шүү гэж тэлж гин гэсэн үг. Харин тий би сая бичиж явахдаа л яг бодож ийлаа нэр. За тэгээд яг уу нэгдүгээр юун дээр эхний өдрийн уулзалтан дээр юу байгаа? Нэг 5 минутын бяцлал байгаа. Тэрнийг дагаад хичээлүүдээ бүтэн сонсоод маргааш хичээл дээр. Би харин 8-наас эхлэн гээл бодоод байсан чи өчигдөр орой ороод ирчих. 3 дахь хичээл нь байдгийн тий өнөөдөр одоо бүх хичээлүүдээ үзснээ гээл сууж. За тэгэрэй. За маш их баярлалаа. За амжилт. За. За гэрэлмаа гараа өргөсөн байна. Гэрэлмаагийн микийг нээлээ. Мик нээгээд камераа тавиад ороод ирээрээ. За тэгээд өндөрлөе. Яа сайн байна уу бүгдэнд нь. Сайхан орой минь хүргэе. Яарэ. Камерын өсгөр байгаа хаа шилдгийг хахалцсан. Өчигдөр тавцарч орж ирсэн. Энэ арай бас. Цаг анзаарахгүй ойдл хийдэг байхгүй юу? Тэгээ юм ясууж байгаа л гоцорч чадах юм. Тэгээд яг миний асуух гад юу сэдвээ ерөөхдөө жоох араас нөхөөж ойлгох гэж гिचээлээ. Тэгээд зовлонгийн шалтгаанаа болох юм байна гэж ойлгоод надад одоо яг ингээд асуудал болоод өөрийгөө ойлгохгүй гэх юм уу тийм байгаад байгаа юм нэ гэхээр уус нэг биений бүр ингээд төрлөх хобби багаасаа ингээд бүр ингээд лээжээсээ нууж мууж байгаа л ингээд юм ингээд өцтөө таавал шоуг ин аваад ер нь өөрөө ингээд сурсан одоо мэрэгжил болгоцсон юм баггүй юу. Гэтэл сүүлийн үед бүр нэгдээс ингээд цутаамаар болоод тэгсэн хэрнээ ингээд нөгөө өрөөс ингээд өөрийнхөө учрыг олохгүй ингээд долгилцсан сэтгэл зүгээ барьж тогтоож ирээсээ яг юу хүсэж байгаа тийм яг яамаар байгаа ингээд өөртөө өдөржингөө бараг тийм бодол дарагдаад ингээд ажлаач хийх биш ингээд ямар ч бүтээмжгүй тэнгуутаа эргээд ингээд за өөрийгөө шүмжилж болохгүй штэ гин гота үгүй ингээд чи бүтээмжгүй байгаад штэ гэж юусэн ингээд миний дотор одоо хийдэн ч хүн байгаад байгаа ингээд өөрийгөө ингээд танихгүй байгаад байгаа байхгүй энэ надад айгүй их тийм сүлийн үед байна. Сэтгэл зүйн зовлон гэж хэлэхэд хайшаа юм эсвэл өөрийгөө танин мэдэх гээд байгаа гэх юм уу? Дөрөөсөө нэг тийм асуу болохгүй. За. Ерөнхийд нь чамайг ойлгочих шиг боллоо. Гэрэлмаа юу вэ штэ? Нэгдүгээрт энийг мэдрээд ирэл хайгуул хийж байгаад чинь баяр хүргэе. Чи маш мэдрэмжтэй. Бүтээлч байхгүй юу? Чи тууштай. Тийм хүн. Тэгэхээр мэдрэмжээ юу яаж? Чамд яг ямар юм болоод ийнө гэхээр чамд сүнсний өлсгөл явагдаад байгаа. Тэгээ өөрийгөө мэдрээд байгаа. Гэхдээ ингээд хайгаалаа ирээд байгаа. Тийм. Сүнсний өлсгөл явагдаад чи тэр сүнсний өлсгөлөнгөө нэг мэдхэд яг ходоод ч өлсөж байгаа юм шиг. Тэгээд хоол идчихэр зэрэг бишээ энэ биш вэ штэ. Тэгэнгүүт яг ус уумаар юм шиг. Ус уучингууд энэ бас биш вэ штэ. Найзтайгаа уцаар ярмаар юм шиг. Тэ? Ээжтэйгээ ч юм уу, хинтэй ч юм ингээд нэг сайхан дэмэж алчмаар юм шиг. Тэгээд ярихаар зэрэг нөгөөх нь цагийн гарц штэ. Шаал дэмий.
Энэ биш үү штэ гэд ингээд яваад байгаа. Мм. Тэгэхээр яг уу тэгэхээр зэрэг чи юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа юм шиг болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр чиний сүнс чинь байна штэ. Чамд энэ мэдрэмжийг өгөөд чамайг өсөх, хөгжих, суралцах гэдэг юмд намайг таниад өгөөч. Чи надтай нэгдээд өгөөч гэдэг охиог чамд өгöd байгаа гэсэн үг. Тэгэхээр сүнсний хэрэгцээ гэж юм байдаг байхгүй юу? Чи сүнснийхээ хэрэгцээг ерөөсөө хангахгүй материалын хэрэгцээгээ хангаал те ажил хийж гин мөнгө олж гин те юу гэдгийг ерөөсөө хоол унд идэж гин хийж гин бүх юм окей л байна гэдэг ингэхэр чи сүнснийхээ хэрэгцээг танихгүй сүнснийхээ хэрэгцээнд таарсан ямыг өгөхгүй яваад байна гэсэн үг. Тэгэхээр сүнс нэгдүгээрт яг уу өсөж хөгжих хэрэгцээ гэж байдгийн. Өсөж хөгжих хэрэгцээ нь сүнс ерөөсөө яг уу хоёрхан хэрэгцээтэй байхгүй юу? Сүнсний хэрэгцээ. Нэг нь өсөж хөгжих. Гэрэлмаа гэдэг хүний биед энэ ертөнцийн те одоо нэг 30 моч хүрсэн юм уу чи? Хэдэн жилийн өмнө ингээд төрөөд ирэхтэй сүнсний дараагийн шатандаа гарч нөгөө ухамсараад хэлнэ гэдэг тэр процессыг явуулах гэж дараагийн шатанд гарах гэж ирсэн байхгүй юу? Тэгвэл чи хүүхэд байхдаа тэр сүнснийхээ хэрэгцээтэй хамт яваад байж исэн. Тэгэд яг уу нэг ойдог болчлоо, чаддаг болчлоо гэд ирэнгүүтээ цаашаа чи хөгжлийн ерөөсөө юу яагаад тэлээгүй гэсэн үг. Үнгүү хэрэгцээг нь хангаж өгөх ёстой юм ин өгөөгүй гэсэн үг. Тэгэхээр өсөж хөгжих гэдэг юм чинь нөгөө өөрийгөө таних гэж яриад байгаа. Тэр чинь нөгөө сэтгэлтэйгээ, бодолтойгоо өөртөөгөө ярих, өөрийнхөө дотгошоо өнгөх. Өсөж хөгжих, суралцах гэсэн үг. Өөрийнхөө нэг бодлын зангилааг өнөөдөр олж авах. Нэг асуултын хариултыг өнөөдөр олж авах гэдэг чинь яг уу ухамсарт хилээд орчлон ертөнцийн нэг долгионд орж ирээд байна. Тэгэхээр суралцах хэрэгцээ чам дутаад байна гэсэн үг. Нөгөөх нь болохоор зэрэг бусдад хувь нэмрээ оруулах гэдэг хэрэгцээ байдаг юм. Тэгэхээр бусдад хувь нэмрээ оруулах гэж байгаа хэрэгцээг бид нар яг уу материаллык байдлаар нөхөхгүй шийдээд яваад идэг. Одоо альмагийнх ч гэсэн бас ялгаа байхгүй төстэй. Тэнгүүд яг уу мөнгөө зээлүүлчдэг тэ нэг хүн эмнэлэг твтлээ гингүүтэл өстө нэр байдаг махаа хөшгөлж байгаа л тэ байдаг хөлсөө цуулж байгаа л байдаг цагаа зориулж байгаа л нэг бууз хуушуур юу гэдгийг тэ сүйтэй хийцтэй цай чанаал очиж эргээл тэ ингээд яваад цагаа өрөөд өөртөө анхаарах тэр цагийг өгөхгүй байгаа учраас өөрөө өөртөө оршиж чадахгүй байгаа учраас тэр үлсгэлэн чинь сүнсчин өлсөд байна шүү дээ. Хэрэгцээнүүдээ авч чадахгүй. Бидний бие ходоод гэдэс хоол идэхгүй болохоор өлсдөг шиг сүнс яах вэ? Суралцахаар бусдад хувь нэмрээ оруулахаар өлсдөг байхгүй. Тэгэхээр чи хүн асуулт асуухаар би энийг мэдэхгүй шүү дээ. Надад хамаагүй юм шиг байна гэд яг зүхтах маягаар тойроод төөрөөд яваад идэг гэсэн үг. Тэгснэр чи яг сүнснийхээ хэрэгцээг хангаж чадахгүй үлдээд дотроос ч нь одоо яг нэг сүнсний хэрэгцээний нэхэл явагдаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр сүнс гэдэг чинь жинхэнэ утгаараа энэ оршихуй дээр байгаа чи. Одоо яг гэрэлмагийн энэ махан бие те энэ орчлон ертөнцид төрөөд нэг 100 хүрэхгүй жил наслаад яг амьсгал хураагаад газарт оршино. Сүнсмэд яг тэнгэрт дэвшин. Дахиад өөр нэг биеийг олж төрнө. Тэгэхэд чи дараагийн төрлөө үлсгэлэнгөөр яг тордоод зовлонгийн нэмээд байна гэсэн үг байна. Тэгэхээр юу ойлгогдож байна чамд? Юу л да. Яг сүнслэг талаас нь ярил яг тодорхой хэмжээний нэг тийм мэдээлэл байгаа л да. Надад байгаа. Тэр манай аав одоо тийм нэг үйл хэлхэмээ одоогоор хэлвэл одоо тийм хувилгаан дүр гэхүү гэхээ эдгээр хэддэг хүн байсан. Тэнгуутаа би яг тийм баг байхдаа яг таны хэлдэг бол үнэн.
Яг би нэг 15 мав нас хүртэл бол за баг 17 8 хүртлээж явсан. Яг бүрэн дүрэн аавынхаа юг мэдэрдэг. Юу гэдэг нь те хүмүүсийн одоо болох гэж байгаа болохгүй ингээд ямарваа ялангуяа хүний амь насны эрсдэлтэй асуудлуудыг мэдэрдэг. Бас ямар ч нөгөө ухамсаргүйгээр үйлдэлүүд хийгээд нөгөө амь хамгаалаа үйлдэлүүд хийсэн байдаг байсан аахгүй юу? Тэгээд би нөгөө оюутан болоод ааваасаа ингээ холдоо дотроо орж ирээд гээд явцсан чинь тэр нөгөө мэдрэмж маань аажмаар багсаал тэгээл нөхөр тэгээл тэрний дараа би ингээд аавтайгаа уулзахгүй 2 жилийн дараа аав маань өнгөрөөл тэрний дараагаас нь тэгээл бүх ч утаа болоод тэгээл явж исэн чинь миний нөгөө мэдрэмжүүд ингээд байсан л бахал да би зүгээр л үл хайхарсан баг. Одоо эргүүлээд нэг судлаа сэргээгээд ирэнгуут би ч нэрээ тийм байсан шүү дээ. Гэхдээ ингэжсэн би хаана явна гэд ер нь бол нодлон сэрсэн л дээ. Энд өөрөө бүр яасан бэ гэхээр гомдол харуулслын бүр ингээд туйл одоо ундын цэг дээр очисон. Тэгээ зүгээр л нэг бол уултанд гарч зэрлэгшмээр мэдрэмж, нэг бол унтаас ирмээргүй, нэг бол зүгээр л тэнгэр твшмээр юм шиг бүр яг ингээд нөгөө нэг бүр ингээд сүултээ ингээд хорилоод тэгээд ингээд завсаргүй имлгээр иргээл. Зүрх өвдөл эрүүл эрхтэнгүү болоод бүх одоо ингээд баг ингээд эмээр зэвсгэлж явдаг байсан. Би одоо 40-4 хүүхдээч. Тэгээд сүүлдээ ингээд имлэг ингээд сэтгэл зүй хавсарсан эмгэг гэдэг онж тавьсан 3 дугаар имлэг надад. Тэгээд сэтгэл зүгөө бас эмчил гэсэн. Мэдээж ингээд зүрх юм алдагдaltaа байна гэсэн. Тэр маань намайг нөгөө нэг шахсан л хэлээ л дээ. Олон жил ингээд тэгээд би нодлон гинт тэрэн гутаа хэрэг хаавал хийж эхэллээ байхгүй юу? Одоо бол би ямар тийм тан хэрэгэлдэг үү, юу ч хэрэгэлдэг үү? Тайхан хавар шинжилгээ өгсөн миний нодлон ингээд бүр ингээд зааста болохоор ялла зарим нь ингээд хатаа малганд оргээл имитрэгээд зарим нь хавдан моддаг гэдэг. Бараг бүх эргэтэн хэлжсэн бол сая баг зэргийн хэм мардаг байна. Баг зэргийн бурсгалан дээр өөрөсөл байна гэсэн хариу гарсан бусдаар бүх юм ирүүлсэн байсан. Ингээд сэтгэл зүй бол ингээд хүн сэтгэл зүгээ алхахад ямар болд юм бэ? Эдгэрхэд ямар болд юм бэ гэдгийг бол тэгээд өөрөө ингээд арил хаагуул хэрэгтэй болоод энэ би тэр зэгт явж байгаад ингээд ирсэн гэж тэгээд ерөнхийдөө өөр төр ингээд ажиллаад байгаа юм. Тэгтэл ингээд донд нь ингээд дахиад уналд бас хэлийг авдаг юм шиг байна л да. Дахиад ингээд яаж байгаа болохоор тэгээ би чинь бас одоо мэдхгүй. Гэхдээ би өөрөө л нэг мэдхнээ л яваад очсон 10 жилдээ бол одоо нөгөө нэг хөдөлмөрлөх өөрхтэй юм уу тийм сонин одоо цай байглаасаа тийм одоо хөгжил өөрөг даалгавар тэр юм уу бүүмэд эргээд одоо ингээд тухайн үедээ бол тэрийг бол мэдээж анзаарахгүй ойлгохгүй өөрөө л одоо ингээд би сурах ёстой тэх ёстой гэл юусе мөнхийн завгүй амьдардаг. Тэр нь юу вэ гэхээр ямар ч тийм буруу дадал үйл байдаггүй. Одоо ингээд 10 төгсөөд ч юм уу 8 төгсөөд ингээд ангийнхан зугаалж хахад би тэнд одоо юу гэдэг библи судлаа сууж идэх ч байдаг юм уу тий. Эсвэл л нэг сургалт семинарт суугаал эсвэл нэг тэмцээн оролтоо ингээд ерөөсөө л тийм дандаа л тийм эрг хайгуул хийж сурах хөгжих тийм л юм хийж явдаг. Эсвэл ингээд нөгөө буйны байгууллагт очиж ингээд сайн ажлууд хийгээ явж байдаг ч юм уу тий. Дандаа ингээд 10 жилийнхаа юу ингээд нөгөө нэг би тэр нөгөө нэг мэдрэмжтэйгээ цуг байх явцдаа тийм үйлийг хийдэг байсан байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг одоо ингээд сүүлийн жилийн хугацаанд ялангуяа сүүлийн нэг ингээд 6 сарын хугацаанд өөдөлхөө. Тэгэн гут ингээд тарих хоосон болж хэсэг явлаа. Өөр яамаар байгаагаа мэдэхгүй зүгээр л ингээд нэг олсолтгүй овшиж гэх юм уу? Сайн муу аль нь ч байхгүй. Би нодлон гээд унахын элтийн цэг дээр бол надад бүр сайн бодол бүр байхгүй. Иргэн тойрон байгаа бүх хүн гомддог. Зүгээр л гомдоод байдаг.
Тэгэл энэ дээр ингээд ажил дээр сууж байхдаа уйлаа. Зарим өдөр ингээд өдөржин уйлаа. Тэгээд айгүйх нөгөө дуу сонсож ингэж их тайвширдаг авч олон жил явсан байхгүй юу? Энэ нь бас бясалгал байсан гэдгийг сүүлд ойлгож байгаа байхгүй. Тэгээд сүүлд дуугаар ч хүн бясалгаж болдго юм биш гэдгийг ойлгонгуудаа маш их бас хөнгөрсөн. Маш олон удаа дуу бясалгал яг бясалгал болгож хийгээд. Тэгээд нөгөө юуны бясалгал ингээд айгүй олон ирээд хайгуул хийж байгаа. Бас ирээд хайгуул донд ингээд бас нэг уучрах стол хүмүүс учирдаг шиг би одоо ингээд онлайнаар ч гэсэн ингээд орж байгаа багш нар болгонд айгүй талархаж байгаа. Эндээсээ би ингээд нэг юу хийм дахин төрөлтийг гэх юм уу олж байгаа гэдэг утгаар. Тэгээ сая би 2 лайвны донд байж байгаа. Аль руу н орох вэ гэж байгаа танах руу ороод ирсэн байхгүй юу? Гэнт яг ингэсэн лайвын цаг нь айгүй оройд дандаа давхцаад байх юм аа. Тэгэн гол ингээд ягаад ингээ эрэл хагуул хийгээд би ингээд өөрийгөө чөлөөлөөд эхлэн гут энэ хийж байгаа ажил маань бишэл гэдэг мэдрэмж өгöd байгаа байхгүй надад. Тэгсэн хэрнээ хийхгүй болохгүй шүү гэдэг тийм мэдрэмж. Тэгээд нөгөө өөрийгөө ингээ хоолохгүй. Тэгээд дотор нэг хүн болох тэр нэг ингээд бүр харигтатуулаад гандаа агаар дээр л яваад байгаа байхгүй. Бүр айгуу тийм фридом эрхчлөөтэй. Тэгэл өөрийн дотор хүн одоо энэ дээр ингээд сууж байгаа гэсэн дотор хүн болвол бүр өстой үнэхээр кул явж байгаа байхгүй. Тэгээд яг тэрийгэ хүсээд энэ нөгөө орон зайнда нөгөө дотроосоо гадна нөхцөл байдал маань эндээ оршихгүй болохгүй байгаад байдаг, байхгүй болохгүй байгаад байдаг. Тэгээ би ингээ гадна дотор хоёр нөхцөл байдлаа зөвлөд байгаа юм болов уу гэж өөрийгөө таних гад одоо сүүлийн 3 сар 2 сар гарan ингээ явчингууд сүүлдээ одоо би яг яах ёстой болоо гэд дахиад эрэл хайгуул хийгээд ингээ миний эргэн тойрон байгаа хүмүүс үе чи нэг юм сурлаа одоо тэгээд игээд ичиг төстэй ийм юмыг хайгаад яваад идэв яасан баян ч гэдэг юм уу те гээд байгаа хгүй учир нь би яа нөгөө ийм за би болчлоо гэдэг мэдрэмж авахгүй байхгүй юу яаж би гүйцээх вэ би одоо одоо миний өшөө сурах хөгжүүд ингээд өвших юу вэ вебинарт очиж 10 хондлоо дахиад ингээд урагшлуулаа хийлээ тэгээ ялангуяа вебинагийн 10 хоногийн дараа нь би бүр их ингээд ойлголт авсан. Илүү их хүсэл ирэл хайгуул. Илүү их хүсэл ирэл хайгуул чаа одоо тэр сүнс чинь л чамаг юу ярих гээд байгаа юм. Тэгэхээр чи одоо хийж байгаа ажлаа хийх ёстой гэдэг чинь зүв баад байгаа. Ойдог ажил гэж нь штэ. Тэгэхээр чи надад хоёроо холбох гээд үз заяа. Одоо нөгөө бусдад хувь нэмрээ оруулна гэж нь штэ. Бусдад хувь нэмрээ оруулаад чи ойжохтой бясалгаж байгаа заяа. Ойжохтой бясалгаж байгаа, ойжохтой чи тэр нөгөө бусдад өгөх гээд байгаа хувь нэмрээ оруулах гээд байгаагаа чи шаглаа болгондоо нөгөө утас болгонд нь занглаа болгонд нь шингээж ерөөлөө шингээж өгөөд над хоёроо чи холбох гээд нэг үстэй. Тэгэхээр чи ер нь бол банк тэгдэг шүү дээ. Бүр нөгөө хүн ингээд нөгөө ирээд гэдэг дандаа үндэсний авцаа орлдог да. Тэгээ нөгөө их хэвчлэн гэхдээ янз янз юм хийнэ. Гэр нь хийж чадахгүй гар урлал бараг цөөхөн. Маш олон төрлийн бүсгээл бас л ингээд өвдлөөрөө ингээд баалаасаа л сурцсан юм. Тэгээл ер нь тэгээ ингээд эргээд хийжсэн ажлуудаа бодглохлоор дандаа л тийм бусдад өгөх гэдэг тоогооч бас айгүй олон жил хүүхдийн хоолны тоогооч хийсэн бас. Тэд нар нэг 4 хүүхдээ том 3 нойрхон болохоор тэр 3-ыг гаргаад тэгэл цэцэрлэгт орохоор нь дагаад цэцэрлэгт орж ороод тэгэл сургуульд орохоор нь дагаад ийшээ яваад гихч нэг амьдралынхаа шаардлагаар тэгэл дагаад хоёулаа өрөөл ингээд хийж болохоор юу байна гээл тэгэл явцдаг ер нь бол ингээд барьж авсан болтныгаа мэдхгүй тэгэл надад байж идэг тэгэл хийчдэг. Тэгэхээр зэрэг чи наадхандаа одоо яг нөгөө нэгнээс нь зүхтагаад энэ биш байна гэдэг юмыг чи яг мэдрэмжээс аваад байна уу? Эсвэл
юу логикоор гаргаж ирээд байна уу гэдгийг би өөр юм хайгаад байгаа штэ. Энэ Аа. бишээ гэдгийг чи логикоор бодож гаргаж ирээд байна уу гэдгийг өөрөөсөө асуу. Бясалгал дотроосоо. За ёо. Аа. Бясалгал дотроос асуугаад миний бодлоор чиний тогоочоо хийгээд хоолоо хийсэн ч гэсэн чи тэр лүгээ ерөө шингэн ойдлоо хийсэн ч гэсэн ерөөлөө шингээгээд наад хоёроо холбоод өөрийгөө нэг хөгжүүлэх гээд үзтээ. Тэгээд мэдрэмжүүдээ илүү хөгжүүлнэ гэсэн үг. Мэдрэмжүүд чинь хөгжиж гарч ирээд бусдад өгөөж болох гээд чамайг шахаад байгаа гэсэн үг байхгүй. Ямар нэг юм шагдаг л байгаа. Мгм. Тэгээ өөрөө ингээд ирээд за тэгээ суралцах юм дуусаагүй л байна л гээд яваад байгаа. Гэхдээ яг ингээд бас ингээд зарим үед бүр ингээд хоосроод байхаар ингээд тархич ингээд хоосроод байгаа байхгүй юу? Ямар нэгэн амралт аавна чи байнга одоо ингээд л юу яагаад гэвэл энэ тархичаа хүртэл амралт аавна штэ. Хоосорж байгаагаа хүртэл хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Өмнө нь болвол бүр ингээд айгүйх өөрийгөө шахаж явдаг гэсэн мэлээ л дээ. Одоо болохоор нөгөө нэг өөрийгөө бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх хэвээр бас үргэлж нөгөө нэг одоо амарж байгаа явцаа ч гэсэн хүлээн зөвшөөрөөд нөгөө өөрийгөө урамшуул гэдэг. Тэгэн гол за бас арай удаан уу гэж орж ирэнгуудаа буцааж нөгөөдгөө барьж аваад за бас арай их хугацааг би ингэж хитрхийн надгаа ингэж зарцуулаад байна уу гэж. Тэгэн гутаа орой ингээд за нэг сайхан бясалгаад гэл тэгэн гут бясалгалаа ихтэй нам уу. Чи өөрийгөө сайхан амраах хэрэгтэй байна. Амралтаа хүртэл хүлээн зөвшөөр, тарихныхаа амралтыг, бие махбодынхаа амралтыг битгий байнга шахаад бай заяа. За нэгэнт хөгжил хэрэгтэй байна, хувь нэмэр хэрэгтэй байна, сүнсний хэрэгцээг илүү хангах хэрэгтэй байна. Тэгтээ материалгаа орхиж болохгүй штэ гэдэг хэсэг яваад байна. Тэгвэл материаллагтайгаа холбоод сүнсний хэрэгцээгээ яаж юу яах юу байна гэдэг дээрээ чи бяцлаглаасаа өөрөө асуугаад заяа. Тэгээд нэг ядаж нэг 7 хоног чи тэгээд үзтээ. Тэгээд өөрийгөө дүүр гэж хийж байгаагаа нэгээс нь зугатаагаад нөгөөхийг хаях биш. Хийж байгаагаа холбоод хийсэн дээрээ өөрийгөө дүүр гэж яг уу дутуу байна гэдэг нэг юм яваад байна. Тийм яг нэг юм дутуу хайгаал байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь яг үүндээ дутуу юмаа би олохгүй яваад байна уу? Эсвэл нөгөө шунал тачаал яваад байна уу? Өөрөөсөө асуу. Чиний мэдрэмж бол бүгдийг хэлж өгнө. Чи мэдрэмжэндээ нэгдүгürt итгэх хэрэгтэй байгаа. Итгээд өөртөө итгэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр юу илээ? Одоо дутуу байна гэдэг бодол чинь шунал тачаал байгаад байна уу? Үнэхээр чамд хэрэгтэй юм тэгвэл нь юу хэрэгтэй байгаа? Ямар байгаа гэд яг уу далд ухамсартайгаа нөгөө мэдрэмжээрээ ярина гэсэн үг байхгүй юу? Тэгээ өөртөө л ажиллах хэсэг дээр л дутагдаад байна л гэж надад харагдаад байна. Тэ. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр нэг л юм дутуу, тэ хааны газар очиж нэг зүүм дээрээс нэг лайв дээрээс нэг үг сонсоод авчихыг тэгчгээ гэдэг ингэнгүүт чинь яах вэ? Хитрхийх ядраад байгаа байхгүй юу? Тэгэхээр өөртөө хамт орших, өөртөө нэгдэх одоо сүнстэйгээ гэсэн үг шүү дээ. Сүнсэн бие физик биенийхээ үйлдэлүүдийг нэг болгоно гэсэн үг байхгүй юу? Нэг шугам дээр оршоод тэрэндээ сэтгэл хангалуун байх тал дээр жоохон ажиллаач хэл гэж надад хэлмээр санагдаад. Тэгээ яг нөгөө тэр дутуу байгаа юм чинь шунал тачаал нөгөө зовлон байгаад байна уу? Эсвэл яг чамд нөгөө сүнсний үндсэн хэрэгцээ нь байгаад байна уу гэдгээ чи бас тань. Тэгэхээр надад болохоор зэрэг яг нэгдүгээр сүнсний хэрэгцээ байгаад байгаа мөртлөө дахиад зовлонтойгоо хавсраад ах шиг. Тэгэхээр байгаадаа чи нэг ханаад үзэлтэй. Хүчээ үнэлнэ гэсэн үг байхгүй юу? Өөртөө итгэх нь хүчээ үнэлнэ. Тэгээ байгаа юмдаа талархаад өнөөдөр ажил байж гин, ойдол байж гин, захиалга байж гин, ерөөлөө шингэээж өгөх боломж байж гин. Чи ерөөлөө шингээгээд оёод байж байгаагаа чи нөгөө энийгээрээ дамжуулж чи өглөг өгж гин гэж бодохгүй байгаа. Тэрнийг нэг Уул бүр хамгийн их боддөө шүү дээ. Тэгэл өөрөөр хүмүүстээ айгүй хэрөөгөө тэгээд
зарим хүмүүс нь бүр ингээл өстой ямар азар мэсүр гэж. Тэгэл дандаа ингээл нөгөө нэг тэргээрээ гэж тижээгдэж одоо нөгөө нэг айгүйх ингээ унж явахта намайг одоо ингээд нөгөө нэг амьд байлгасан юм маань миний ажил энэ дээрээ орж ирэхээр би амьсгаа авдаг гэсэн юм байна. Эргээд ингээд гадна эргэн тойрныхонтойгоо ингээд хүн болгоно хомдод байгаа учраас харьцахад надад айгүй хүнд өгдөг. Тэгээ ганцаараа ажилдаг. Тэгээд би ажил дээрээ орж ирэхэд амьсгаа авдаг гэсэн. Тэгээд зөвхөн ингээд нөгөө нэг эсвэл ингээд би хитрхи их ядраацсан болов гэж бодод байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг ачаал аваад ядарчхаараа зутаад байна уу гэж бас бодод байгаа байхгүй ажилласаа. Одоо халгаад 5 жил бол би ингээд нойр хоолгүй суудсан байгаа байхгүй юу. Яг үнэ. Тэгэхээр зэрэг маш их ачаалдуулаад өөрийгөө нөгөө стресс, өөр бухимдал, гомдол бүх юма ажиллаар дарж өөрийгөө нэлээд их тэгж явсан байгаа байхгүй юу. Бүтэн 3-4 жил тгий явцсан. Тэгэнгუутаа нөгөө ажиллаа хөнгөлөөд эхэлсэн багсгаал ингээл би хүн ороод ирэхэд ингээд нөгөө үгүй гэж хэлж чаддгүй болчихсон байхгүй юу. Тэгэнгуутаа би ч ингээд одоо 3 орцны цаана мана гэр байдаг байхгүй юу. Тэгсэн хэрнээ би гэртээ орохгүй 7 хонцсон байдаг. Өдөр шөнөгөө суугаал. Ялангуяа нөгөө наадам цагаан сарын оргил ачаалал авчин тэгээ нодлон наадмаар ингээл ам хажуудаа гарч ирж татаал тэгээд за болий гэж хэлсэн. Тэгээ хид хидээ удаа нөгөө нэг ингэж ядарч юу авангуудаа тэгээд хайж эхэлсэн байхгүй. Тэгээ одоо би эсвэл ингээд өөрийгөө энэ ажилласаа хитрхи их ядрал авангуудаа халахаа цухтаад байна уу гэж өөр дээрээ бас ажиллаад байгаа юм. Яг тэгээд байна уу гэдэг гаргалгаад байна. Тэгэхээр зэрэг чи ерөөсөө өөртөө тодорхой цагийн хуваар өгөөд одоо чи нэг юм руу улаараа суучхаараа зэрэг нөгөө лайвынхаа цагийг мартаал тэгэл лайваас хоцорчлоо гэл. Тэгээ нөгөө хоцорчлоо гэдэг нөгөө бодол чинь бодлын хэр явж штэ. Чамтай хин ч уралдаагүй заяа. Чи энэ лайв өгөөд үзэх боломжтой. Тийм байж хахад тийм бодлын хэр чинь би хоцорчлоо гэдэг яг уу стрессийг үүсгэж явж байгаа байхгүй. Тэ. Тэгэнгүүт чи нэг юмтай уралдаал те ингээд байж байгаа чинь чиний зовлон мөн үү? Зовлонгийн шалтгаан мөн. Тэгэхээр чамтай хинч уралдаагүй байхад чи хин нэгэнтэй уралдаад хоцроод байгаа юм шиг мэдрэмжтэй амьдраад байна гэсэн үг шүү дээ. Тэ. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөөд тэгээ махан биенийхээ амралтыг өг. Өөртөө одоо зарчим гарга. Өглөө тэдээс тэдэн цагийн хооронд би өөртөө хамт оршино. Тэнгүүдээ одоо өглөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэг хоол унд инээ тэрэ гिचгээд тэгээ би тэдээс тэдэн цагийн хооронд би сэрүүлэг тавьж байгаа техний ээлжинд тэ сэрүүлэг тавьж байгаа. Би босож тэ 5 минутын хөдөлгөөн хийж нуруу бүхсэн амраана. Тэгээ би тэдэн цаг гэхэд ажиллаа дуусгана. Дахиад сэрүүлгээ тавина. Тэгээ өөртөө чи энэ цагийн хуваарийг явахгүй нэг юм руу оршихороо зэрэг чи бүр хитрхи 7 хоног гэртээ орохгүй байх гэсэн чи юу гэсэн үг вэ? 4 хүүхдээ ээж үйж. Тэгэхээр зэрэг чи нөгөө шунал тачаал гэдэг юм чи яваад байгаа байхгүй юу? Нэг юм руу илүү шунаад орчдөг. Тэгэнгүүтээ нөгөөхөөсөө гарч ирж чадахгүй. Тэр зовлонгуудын шалтгаануудаа таниад тэр үед нэг хүмүүст өгөө гэж хэлж чаддгүй. Тэнгууд гуйгаал ирсэн хүн болгоныхыг авчин. Тэнгууд нөгөө яг ингээл нөгөө хугацаатай цаг хугацаа чинь тулаад ирнэ штэ. Тэнгууд амжихгүй болно. Тэнгууд нь тэгэл өдөр шөнөгөө ингээл нам суугаал. Өөрийгөө ч ядраагаал арт ингээл гэр орох хамаг юмаа хаяал бүр яаж явснаа мэдгүй. Тэгээ тэр үедээ болохоор өөрийгөө өстө тултал өмөрчсөн. Би амьдрах гал явж штэ. Тэ. Би ингээ гадар ингээд өөрийгөө баг эмэгтэй хүн гэдгээ мартсан байна. Би толинд хизээ харснаа санахгүй байна мэн гэж гомдлоо. Одоо тэгэл нөхөртөө мөнгө болж. Тэгэхээр өстө нэр юу гэсэн үг даа гэл ингээл айгу ахтар тийм байсан байхгүй. Тэгээ тэр одооныхоо бол одоо л хэвээр болдог л да. Тэгэж баяр хүргэе. Тэгээд өөртөө орших цагаа гарга тэ махан бие амраах цаг гарга сайн бүр чи бүр гэр орондоо ажил мэжил бүх юмнуудаа зохицуулчихад бүр нэг ой дотор нэг байшин хөлслөөд нэг 3 хоног очиод зүгээр л унтцгаа түрээд ирсэн ч гэсэн чамд яг уу сэргээлт болно. Махан биенд чи амралт. Яг уулын яг ингээд нэг тэгмэр юм шиг санагдчих байгаа байхгүй юу? Ингээд тийм мэдрэмж ингээл дөрөөл тэмэрч юм шиг ингээл бодогдоод тэгэн гут нь надад тийх хэрэг байхгүй шүү дээ. Гээл
одоо тэр нь хийхгүй бол одоо нөгөө дөрөв хүүхдийн нэг гээл сая ингээл нөгөө сургууль эхлэнгууд би ингээд амармар байвчих шиг сургууль эхлэнгууд за дөрөв хүүхдийн төлбөр за тэрний төлбөр энэний төлбөр гээл нэгнийх нь ингээл 2 3 төлбөр гингууд ингээл ерөөсөө тэр ингээл санхүү дээр очиод ингээл тарих эргэлдэн гутаа өөрийгөө ингээд амраахгүй за чи тийх тэр одоо ингээд өөрийгөө бас яг одоо ингээд ярангуут юм байна. Хүлэн зөвшөөрөхгүй чи хитрхи удаан ингээ гацаад байна тий чи ингээ хитрхи удаан ажиллаа ингэж айгүй их удаанаар салгаартуулаад байна гэдэг мэдрэмжийг сүүл үед их аваад байгаа байхгүй тэрнийг Одоо тэр дутуугийн мэдрэмж чи хаанаас хизэнээс үүсээ явчихчүү гэдгээ өөрөөсөө оох. Тэгээд тэр одоо насны цаг хугацаагаа олоод тэрэн дээрээ эдгэрэл хийгээд чамд нэгдүгээр яг уу нөгөө дутуугийн мэдрэмжээ нөхөх гээд тэгээд шунал тачаал гэдэг юмд хөтлөгдөөд тэгээд зовлонгоо өөрөө ингээд хэрээд яваад байна гэдгийг л өнөөдөр эндээс ойлгох хэрэгтэй байгаа даа л гэсэн үг л дээ. Тэ. Ярилцахад одоо эдгэрдэг авч идэг гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээд боломжийг алдахгүй ер нь л ол ярилцах хичээдэг. Энд тийм тайв дээр ороод тий өөрөө нэг ямар ч хүн ярилцахад эдгэрдэг авч идэг гэдэг. Тэгээд ер нь өөрөө ч тэгжсэн л да ингээд нэг аягүй чөлөөлөгчсэн юмнууд нь үний кейс сонсох юм уу? Тийм биш үү? Ингэж болох нь. Тэгэн гутаа юм багш нарын ингээд юм асуулт хариулт тайлбарууд дээрээс айгүй хөөр ингэж ухаалыг олж ирсэн. Өөрийгөө таньж мэдчихсэн гэх юм уу? Тэнгуут би одоо өмнө байсан гэрэлмээ болвол өстө төгсөрцөн. Бүхнийг одоо яг түрүүний альмаа шиг байсан байхгүй юу? Яг тэр ахын амьдралд оролцохгүй бол зогсохгүй бол тэнд ээж аав энэ нүүр хүүхдэн стахтуу хамаатан саран тэнд өвдөж ийн ингэхэд ерөөсөө надгүй л бол тэр хүмүүс яг өгч байгаа юм шиг тэгж гүйдэг байсан. Тэгэн гутаа эргүүлээл өста би тэгж яхад нэрээ та намайг ойлгохгүй гэдэг. Бүх юм ингээд бусдын төлөө зарцуулчаад өөрөө тэгэл намайг хийн ч ойлгохгүй байна гэж сүүлдээ бүр ээждээж гомдоо тэрөөсөө. Өвөн үлдээгүй сүүлдээ 4 хүүхэдтэй гомдоол та дөрвийн төлөө би өдөр шөнөгүй энд сууж байгаас тэ нойр хаалгүй да гэх. Тэгээд инглээ бүр тийм болцсон байсан. Тэгэн гутаа өөрийгөө одоо ингээд нөгөө эргэж харж өөрөөсөө ичээд байгаа шүү дээ. Тэгтээ бүр супер байсан. Өстө над шиг юм борхон шиг хүн байхгүй өстө та нар бүгдээрээ өстө нэр ойлгохгүй ухаарахгүй тэнэг мэлгэлээдсэн чинь хамгийн тэнэг нь өөрөө байсан байна гэд сүлд нь өөрөөсөө бараг ичсэн. Гүлнээрээ анзаарсан юм байна уу? Нэмж хэлмээр юм байна уу? За тэгвэл Гүлмаа маань өөрөө яриад өөрөө хариултыг нь олцдаг л төрлийн хүн байгаа тийм нөгөө талаараа тийм ээ. Тий. Сайн нөгөө ингээд ярьцдаг яг тэгдэг. яриа сэтгэрдэг гэд өөрөө яриад өөрөө тэр учрыг нь олдог. Ер нь бол бид нарын хүн болгоны зан ашийн тархины үйл ажиллагаанууд өөр өөр идэв штэ. Тэгэхээр чамайг анзаараад мэдрэхээр тэр төрлийн хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ярилцчээ. Угаасаа нөгөө оёдлоо бид нар нэг зүйл дээрээ төвлөрөхөөр нөгөө зүйлээ орхигдуулдаг. Альва нэгэн зүйл тэнцвэртэй арга билгийн тэнцвэртэй байж ижил оршин тогтнодог гэж ярьдаг тий. Тэгэхээр оёдлын гэдэг маань ярилцахгүй, ам хөдлөхгүй, өөр өртөгөөл ярьдаг болохоор яг ингэж чамайг ойлгодог, чамайг мэдэрдэг тэр хамт олонд ороод ярилцах нь бид нарт жинхнээсээ саяны өөрийг чи хэлдэг шиг эдгэрэл бол явагддаг. Чиний явж байгаа энэ замыг бид нар ингээд туулаад өнгөрөөгөө нөгөө юу гэдэг лээ? Дайраад өнгөрөөгөө туулаад өнгөрсөн. Тийм учраас тэр болгоныг зөвхөн хүлээн зөвшөөр гэдэг зүйлэл байгаа юм. Хүлээн зөвшөөр чадахгүй байгаа юм. Эцсийн одоо хариулт нь гэхүү хүлээн зөвшөөр чаддаггүй сайныгаач муугаач байгаагаач байхгүйгаач. Тэгэхээр би юун дээрээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна вэ гэдгээл асууж байгаа. Энэ л асуулт. Өөр юу ч биш. Миний одоо яг ингээд яг одоо төрж байгаа мэдрэмж шүү дээ. Ингэж юм. Би одоо ингээд яг ганцаараа ингээд аялал хийгээд ингээд тавьсан.
миний төрлөх одоо м, өгөгдөл гэх юм уу? Бусдыг ингэж нэг замчлах ер нь бол тийм нэг хүн юм бэ. Багаасаа ингэж нэг ямарваа нэг юм тий ингээл эхнийхтэй л би дандаа сайн үлээ хэд явдаг гэсэн. Тэмцээн уралдаанд орохдоо хүртэл би ингээд хамгийн урд нь байгаад ингээд яаж игээл ингээл хором найр болохтол тэнд зэбэ хийж идэг байхгүй юу? Ер нь миний хөвгдөл тийм. Ингээл нэг баяр ёслолын ажил гарах хэмжээ болохтол би тэнд яаж игээл нэг гал тооны даамаа ч юм уу нэг зэбэ юм бүх юмыг ингээл нэг ингээл зохицуулаад ингээл ингэхүү тэхүү гээл ингээл ер нь тийх төрлийн өгөгдөлтэй хүн юм. Тэгээд яг ингээд суунгут би яг тийм торон таригдсан мэдрэмж аваад байна. Тий. Тэгэхээр гайхигээ тэгэн гол яагаад тэг хамгийн ихэд асуусан асуултыг чи хариулт саяных биш тий. Тийм байгааз. Тэгээ яг энэ дээрээ би бас баг одоо сар эргэлдэж байгаа байхгүй юу? Наадах чинь зөв. Чиний амнаас гарч байгаа зүйл өрөөсөө бүгд зөв байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө чи хүлийн зөвшөөрт харин хэлээд нь штэ хүлийн зөвшөөрч чадахгүй байна гэдгийг л хэлээд байна. Чи бүгдийг мэдрээд байгаа, бүгдийг таниад байгаа, өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдээд байгаа. Тэгсэн мөртлөө чи хүлийн зөвшөөрч чадахгүй байгаа учраас дотроос ингэж хэцүү байдалтай өөрийгөө оруулаад байгаа байхгүй юу? Зүгээр. Чиний мэдэрч байгаа амнаас гарч байгаа бүх зүйл чинь яг чиний зүйл. Бүгд чинийх. Айдс юм тий. Тийм. Надад ямар нэг айдс байт юм бэ? Байна. Яг байдсан л да. Би бодлон зөндөө айдс чөлөөлөө гэж бодсон ч байна. Яг одоо ингээд Хэн зөвшөөрөхгүй байгаа айдс байдаг. Яг зөв. Айдс байна. Шууд чи айж штэ гэж орж ирж байна. Яг нэг айц байнгут ингээд энэ хаадгаа дараад тэгээд тэгэн гол буцаж орж ирээл суугаад байгаа. Одоо натхаа хувир. Тэгэхээр өчигдрийн сэдвүүдээрээ сараа эмч маань ярьсан симпатик болон парасимпатик мэдрэлийн систем гэдээ бид нарын нөгөө саяны тархитай холбоотой энэ талыг ярих юм бол өнөөдөр дуусахгүй хэдүүлээ. Өөдөө бүр цаг хугацаа ингээд өнгөрчдөө штэ. Одоо би бас таарыг мэдээдгүй цагийг авчлаа. Тэгэхээр хүлийн зөвшөөр гэдэг зүйл л байгаад байна. Баярлаа. Яг ингээд нэг эргэн тойрны орчинд шүү дээ. Шууд ингээд ярилцчээ гэх тэгэн гот би одоо ингээл хин нэгэнд ингээд шууд яриад ингээд ингэсэн чи ийм мэдрэмж тийм мэдрэмж гээл би яг ингээд байгаа тэгээд байгаа аахгүй яа энэ төр гээд ярихад бол хүн зүгээр нэг гараад хин нэгэнтэй ч юм уу өсөд ингээд гэрүүлгийнхэнтэй яриад юм тань албад ч юм уу тий өөрийгөө зөвлөлөх юм. Ийм аав чадахгүй байгаа байхгүй битээр нь ойлгоод байгаа байхгүй яг тэгдэг тий шүү дээ. Тэгэн гот айгуу их баяртай маш их гэлээ. Айгуу гоё айгуу юм төлөөлөгч шиг болоо би нэлээ өөрийгөө гаргасан юм шиг байна. Нэг гоё хөгөрсөн. Өөрөө баярлаад байгаа. Тэр чинь одоо сүнс чинь баярлаад эхэлж байгаа байхгүй. Тэгвэл дотроос чи хөө би гарын илтаа гэж түрүү тэгжсэн чинь намаараа гаргаал энэ штэ гэл өөрөө хэлж илгэснаа баярлаад эхэлж байгаа байхгүй. Тэр чинь гэсэн. Магадгүй бас яг ингээд нөгөө хайгаад дутуу хайгаад байсан юм. Гүйцээсэн байж магадгүй юм уу? Баярлалаа. За маргааш уулзъя за. За баярлалаа. Манай баярлалаа. Талархлаа, гайхалтай асуулт асуулаа. Тийм ээ. Тэгээд өөрөө яриад өөрийгөө олоод авцсан. Над баярлалаа. За өнөөдрийн уртыг ингээд дүүргий. Бүгдээрээ сайхан амарцгаагаараа гэд маргааш уулзъя.